За програм хангамжийн үндэс. Програм хангамж гэж юу вэ? За өөрөөр хэлбэл програм хангамж нь за хүний биеэр хэлбэл энэ гар хэрхэн хөдлөх вэ? Тэ энэ толгой яг яаж ажиллах вэ гэсэн байдал. За яг ингээд цаанаас нь өгсөн гар бүхэн үүж хөдлөн гэж цаанаас өгсөн бодолтой хөдлөн гэдэг. Ерөнхийдөө бидний ингээд энгийн одоо цаанаас нь энэ зөвхөн зүйлүүдтэй ингэдэг гэсэн одоо зааврыг өгдөг. Одоо заавар цаанаас нь өгсөн зааврыг өгсөн мэдээж гаргах тийм үү? Иргэн за болчих. Энэ өөрөөр хэлбэл энийг эргүүлэхээр ингээд програмчлалт. За өөрөөр бүр толгойр хэлбэл цаанаас нь өгсөн үүрэг гэж тайлбарлах уу? За програм хангамжийг системийн програм хангамж болон одоо хэрэглээний програм хангамж гэж байдаг. Мэдээж системийн одоо програм хангамж нь компьютерийн үндсэн ажиллагааг хангадаг програмууд. Одоо ерөнхийдөө юу гэмээр тэнтэй бидний мэддгээр бол Windows, Linux, Mac OS гэх мэтээр орж ирдэг. Одоо энэ програм дээр энэ нь болохоор арай ашиглахад хялбар маягаар бид ингээд байнга хийдэг. За ер нь бол цаанаас нь өгөгдсөн одоо кодчлалтай энгийн одоо бидний өдөр тутмын ашигладаг компьютерийн програмчлалыг хэлж байгаа. За мэдээж үүнд компьютер дээр цаанаас нь байх ёстой драйвер болон одоо utility програм энэ нь болохоор өөрөө цаанаас нь одоо бид нар вирус сканер, backup, disk manager гэх мэтэл заавал байх ёстой програм гэсэн. Одоо бидний хэрэгцээнд системд одоо энэ системд нь хэрэгцээтэй гэсэн зүйл баггүй. Одоо өөрийнхөө компьютер өөрийгөө хянахад хэрэгцээтэй зүйл. За хэрэглээний програм хангамж. Хэрэглээний програм хангамж нь хэрэглэгчд зориулсан програм хангамж. Энэ яг юу вэ гэвэл одоо өдөр тутмын бидний хэрэглэдэг аппликейшн. Тэ одоо үүн жишээлбэл бид нэр Excel, Word, Word руу орж тайлан бичих гэж Excel руу орж одоо илүү нарийн тооцоолол гаргаж одоо ашиглах гэж бид нар ордог. Мэдээж Photoshop 6-ыг анзарч Chrome Mozilla-гаас одоо өөрийнхөө хайх гэж байгаа зүйлийг хайх мэтэр энэ бол бидний өдөр тутмын хэрэглэдэг аппликейшны програмыг хэрэглээний програмж хангамж харин системийн програм хангамж нь цаанаас нь өгсөн одоо яах вэ гэдэг одоо бидний одоо анхнаас нь өгсөн тийм өгөгдөл. За програм хангамжийн хөгжүүлэлт хэрхэн програм хангамжийг хөгжүүлэх вэ? Нэг шаардлагатай тохиолдолд. Шаардлагатай тохиолдолд юу вэ гэхээр бид нэр өөртөө зорилготой тийм үү? Бэйсн зүйлийг бид нар илүү дээшлүүлэх одоо ямар нэгэн шаардлага гарчлаа. Тэр тохиолдолд аль эсвэл зорилготой шинэ програм гаргаж ирлээ. Тийм үү? За зураг төсөл боловсруул хэрхэн өмнөх аппликейшн апдейт хийх вэ? Одоо өмнөх програм хэрхэн апдейт хийх вэ? Аппликейшнийг хэрхэн апдейт хийх вэ? Энийг одоо өмнө төсөл хар цагаан зураг бэлтэн. За үүнийхээ дараа мэдээж одоо алгоритм буюу програмчлал анханаас өгсөн систем нь өөрөө системийн програмчлал байх юм уу? Аль эсвэл хэрэглээний програмчлал байх. Энэ нь бол таны шийдэл гэсэн. Хэрвээ та аппликейшн хийж байгаа бол системийнхаа одоо системийн хэрэглээнийхээ програм хангамж талтай илүү их хөгжүүл. Харин аюу том үндсэн тийм компьютер машин хийж байгаа бол та системийн одоо програм хангамжийг хийн гэсэн үг байхгүй юу? Өөрөөр хэлбэл та машины дууг өнгөрүүлж байгаа бол энэ яаж өнгөрөх юм гэхийн цаанаас нь систем дээр бичиж өгнө. Харин хэрэглэж байгаа бол энэ хаанаас яаж хайх юм? Юу хайх юм гэх мэт. За мэдээж туршин алдна он. Харин онсон цагтаа ашиглан нэвтгүүлнэ. Инхнээс та ашиг ялгаа авч боломжтой. Засвар үйлчилгээ. За мэдээж та нэг юм гаргасан чинь дараагийнхаа дээшлэх хэрэгтэй гарна. Үүндээ угаасаа байнга засвар үйлчилгээ. Мэдээж хэрвээ энэ гэх нь одоо хэрвээ ашиглан гараад болгоо байж бол за энэ програмын за үйлчлэх системээр бол за нэг дугаар нь ерөөсөө явахгүй. Энэ яагаад системийн програм хангалтын дээр алдаа авчлаа. Яагаад болохгүй тийм үү? Машинаар ярил. Харин аппликейшн дээр ярил. За энэ хүний хувийн нууц мэдээллийг сайн хадгалж чадахгүй. Амруулчаад за энийг бас хийх дээр.
За, програм хангаж мэдээж чанартай байх хэрэгтэй. Найдвартай, алдаа ба гаргадаг, байнга ажилладаг. Мэдээж 7/24 идэвхтэй байх гэсэн үг. Ямар ч үед билүү. За, ашиглахад хялбар байдал. Хэрэглэгчдэд ойлгомжтой. Тэр амар хэцүү гэж хараад ажиллах юм дээ. За, хурдан ажиллах. Мэдээж удаан юмыг хүн хүлээгээд төвчгүй. Харин хайл болох хурдан ажиллах чанарыг хангасан байх шаардлагатай. За, аюулгүй байдал. Өгөгдлийг хамгаалах, хувийн нууц мэдээллийг хамгаалах, аль эсвэл системийнхаа энэ систем яг яаж ажилладаг гэдэг хувийн мэдээллээс хамгаалах. За, өргөгдөх боломж. Ирээдүйн сайжруул мэдээж өөрөдөд улам сайжруул. Энэ тухайн ингэж ирээдүйс бол илүү хурдан ирэхин тулд яг юу хийх вэ? Одоо энэ баруун тишээ зүүн тишээ ирэхгүй бол яах вэ? Мэдээж энэ системийг сайжруулалт. Програм хангамжийн одоо хэрэглээний програм хангамжийг сайжруулалт нь болохоор за энэ аппликейшнийг ингэчүүл илүү сайн одоо хэрэглэхээр амархамжлах юм байна. Гэх мэтээр. За, үйлдвэрлэлийн систем. Үйлдвэрлэлийн систем бол за энэ гарыг өмнө нь бол бид нар энэ гарыг ингэж иргэдэг шүү, тэгдэг шүү, ингэдэг шүү гэж хэлсэн бол одоо энэ гарыг хэрхэн ашиглах вэ? Энэ гар яг яах үүрэгтэй? Тийм үү? Яг үүрэг юмыг байж авч болж чинь яаж юм те гэх мэтээр. За, компьютерийн програм хангамжинд үндсэн үүрэг биелүүлдэг. CPU бол өөрөөр хэлбэл тарих. Аль програмаар эхэлж дараа нь аль програмаар дуусгах. Системийн програм дотор одоо хаанаас эхлээд хаанаас дуусах? Алийг ашиглавал алийг ашиглахгүй юу? За, мэдээж санах юмыг санах хэрэгтэй. Шуурхаа санах уу? Эсвэл ингээд баянгаа санах уу? Аливаа санах байтай байх хэрэгтэй. Мэдээж компьютер чинь яг адилхан. Storage файлууд. Мэдээж storage дотор одоо RAM бол өөрөө шуурхаа санах байна. Харин storage дотор болохоор файлуудаа уншуулж зохиож хадгалах, агуулгах гэх юм уу? Ер нь бол тийм. За, next. За, мэдээж сая ярьсан шиг үйлдвэрлэлийн системийн төрлүүд мэдээж мэдэн байна. Windows, Linux, MacOS. Яг нь Windows одоогоор бол хамгийн хэрэглэхэд хялбараар яригдчихэж байгаа. Linux тооцоол бодохдоо сайн. MacOS болохоор одоо илүү өндөр чанартайгаар ажиллаж байгаа гэсэн мэгээр. За, нэг тиймэрхүүгээр олон төрлүүд анхаарал хандуулсан.